Сайн мэцхан үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний тайм хөтөлбөр эхэлж байна. Би та бүхэнд энэ 7 хоногт олон улсад болж өнгөрсөн үйл явдлуудыг багцлан өргөхөөр бэлтгэлээ. За Украинаас ерөнхийлөгчийн сонгуул явуулахад бэлэнгэж тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээллээ. Гэхдээ холбоотнууд нь аюулгүй байдлын баталгаа гаргасан тохиолдолд сонгуул явуулах боломжтой гэдгийг тэрээр давхар онцолжээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп дайныг ашиглан сонгуул хийхээс зайлсхийж байна гэж шүүмжилсний хариуд Володимир Зеленский ийхүү тайлбар хийсэн юм. За угтаа Зеленскийн 5 жилийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн оны 5 дугаар сард дуусах ёстой байсан ч Украин цэргийн дэглэнтэй байгаа учраас сонгуул хойшлогдсоор байсан юм. Харин Трамп ийхүү политикал сэтгүүлд өгсөн ярилцлагын дараагаар Зеленский сонгуулийн явцад аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх юм бол ойрын 60-аас 90 хоногийн хугацаанд сонгуул зохион байгуулах боломжтой гэж хэлжээ. За ингэхдээ энэхүү баталгааг Америк нэгдсэн улс тэргүүтээ бусад холбоотон улсууд нь гаргаж өгөхийг Зеленский хүслээ. Гэхдээ Украины сонгуул ард иргэдэд за Украин улсад л хамгийн хамаатай болохоос өөр улсад хамаагүй гэсэн утга бүхий мэдээллийг тэрээр онцолсон юм. Түүнчлэн өөрийг нь хүч чадал, эрх мэдэлд шунхаарч байна гэсэн яриа нь утгагүй ор үндэсгүй зүйл юм а гэж хэлж амжлаа. Зеленский 2019 онд ерөнхийлөгчийн сонгуульд нийт саналын 73%-ийг авч үнэмлэхүй ялалт байгуулж исэн. 2022 онд Орос Украины дайн эхэлснээс хойш Украинд сонгуул явуулах тухай яриа олон улсын анхаарал татсан сэдэв болсон. За Оросын албаны улсын талаас Зеленскийг үл хүлээн зөвшөөрч Украинд сонгуул болсон цагт л гал зогсоох тухай яриа хэлэлцээг урагшлуулж болно гэсэн байр суурьтай байгаа юм. Тийм ч учраас гал зогсоох энхийн төлөвлөгөөг санаачлагч зуучлагч Дональд Трамп ч гэсэн Оросын албаны улсын энэ шаардлагыг Украинд тавиад байна ч гэж харж болохоор байна. За политикал сэтгүүлд өгсөн Трампын ярилцлагын тухайд дэлгэрүүлэх юм бол тэд ардчлал гэж яриад байгаа ч угтаа өөрсдөд нь ардчлал байхгүй байна гэж Украинд сонгуул болохгүй байгаа талаарх байр суурь тодтогсон. За нөгөө талд дайны үед сонгуул явуулахад тодорхой саад тутгарууд бий болж байгаа гэдгийг бол шинжээчид анхааруулж байгаа. Тухайлбал фронтод байлдж байгаа Украин цэргүүд сонгуул өгөх болбол санал өгөх боломжгүй. За эсвэл санал өгөхөөр бол дайны талбарыг орхих зэрэг ийм эрсдлүүд үүсэж байна. Мөн нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан судалгаагаар 5.7 сая Украин иргэн өнөөдрийн байдлаар дайнаас болоод эх орноосоо гарч өөр улсад төр оршин сууж байгаа байдалтай юм. За дан сонгуулийн явцад ч гэсэн маш өндөр аюулгүй байдлын баталгааг хангаж ажиллахгүй бол дайны үеийн эрсдлүүд бол олон. Тиймээс байлдаж байгаа цэргүүдийг оролцуулаад бүхэл Украин иргэн энэ сонгуульд оролцохгүй бол сонгуулийн үр дүн шудраг бос байна гэж Украины эсрэг хүчний гишүүн Лисия Василенко BBC-г анхлаад мэдээлжээ. За тэрээр мөн дайны үед сонгуул хийн гэдэг бараг л байж боломгүй зүйл бөгөөд дэлхийн 2 дугаар дайны үед Их Британд сонгуул болоогүй түүхийг мөн онцолсон юм. Украины эсрэг хүчний бусад гишүүнч гэсэн ижил санал бодолтой байгаа бөгөөд Зеленский яагаад сонгуул болох боломжтой гэж хэлснийг ойлгохгүй байна гэсэн юм шүүмжлэлтэй байр суурьтай. За сонгуул болохын тулд бүхэл бүтэн кампанит ажил, мэтгэлзээ ингээд улс орон даяар бол маш олон үйл явц болно. За Зеленский өөрт ашигтайгаар энэхүү сонгуулийг хэрвээ одоо болох бол эргүүлэх гэж байна хэмээн сөрөг хүчнийх нь ийхүү шүүмжилж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол Зеленскийг буулгах нь сөрөг хүчнийхэнд хэдий ашигтай ч гэсэн яг энэ цаг үед буюу дайны цаг үед сонгуул явуулах нь өндөр эрсдэлтэй гэдэгт санал нэгдэж сонгуул явуулахын эсрэг байгаамаа. За Украины парламент дахь гадаад бодлогын хорооны дарга Александр Мегешко сонгуул зохион байгуулах нь яг Путиний хүсэж байсан зүйл мөн. Украин гаднаасаа Оросын албаны улсад амархан бууж өгөхгүй байгаа учраас Украиныг дотроос нь хүчгүй болгож хооронд нь маргалдуулах замаар өөрт ашигтай болгох гэж байна гэж хэлсэн. За Украины иргэдийн хувьд ч гэсэн сонгуулийг дэмжихгүй байгаа бөгөөд иргэдийнх нь ердөө 10% л сонгуул болох юм бол дэмжнэ гэсэн ийм судалгааны үр дүн хүртэл гарсан. За Киевийн олон улсын социологийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар иргэдийнх нь 63% нь сонгуул явуулахын эсрэг байгаа бөгөөд дайнд нэг мөр цэг тавьсны дараа л сонгуул болох нь тохиромжтой гэж үзжээ. Зеленскийн хувьд гэхдээ Украины хамгийн өндөр үнэлгээтэй рейтингтэй улс төрч хിവэрэ байгаа бөгөөд 10 дугаар сард явуулсан судалгаанд оролцсон нийт иргэдийнх нь 22.3% нь дахин сонгуул болох юм бол Зеленскийг дэмжнэ гэсэн байр суурьтай байгаа бол удаах байранд 21.3% саналаар Украинаас Их Британд суугаа элчин сайд Валерий Залужны нэрлэгджээ. Дараагийн мэдээллийг хүргэе. Дональд Трампын цэцэг захиргааны ээлжит нэгэн арга хэмжээ олон нийтийн анхаарлыг татаад байна. Тодруулах юм бол Америк нэгдсэн улс руу нэвтрэх гэж байгаа гадаад иргэдийн сүүлийн 5 жилийн цахим хаягийн түүхийг хянаж магадгүй ийм нөхцөл байдал үүсчээ.
За Америкийн нэгдсэн улсын галийн хэлийн хяналтын газраас санал болгосон энэхүү арга хэмжээ нь Америкийн нэгдсэн улсад визгүй 90 хоног нэвтэрдэг 42 улсын иргэдэд хамаарах юм байна. Үүнд Их Британи, Япон, Австрали тэргүүтээ улсуудыг бол нэрлэж болно. За зорчигчид Америкийн нэгдсэн улс руу нэвтрэхээс өмнө цахим бүртгэл хийлгэж мэдээлэл өгөх бөгөөд улмаар Америкийн нэгдсэн улсад зорчих боломжтой эсгээ мэдэх боломжтой гэсэн үг урьдчилж. За энэ цахим бүртгэл нь одоогоор зөвхөн паспортын мэдээлэл, төрсөн он сар өдөр өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан эсхийг нь агуулдаг. За харин энэхүү шинэ арга хэмжээ нь хэрвээ хэрэгжиж эхлэхээр болох юм бол тухайн хүний утасны дугаар, сүүлийн 5 жил ашигласан имэйл хаяг, гэр бүлийн гишүүдийн мэдээлэл, оршин суугаа хаяг, төрсөн он сар өдөр зэргийг мэдээлэх болж байгаа юм. Өөрөөсөө гадна одоо ойр дотны хүмүүсийнхээ мэдээллийг өгнө гэсэн үг. За түүнчлэн сүүлийн 5 жилийн цахим хаягийнхаа мэдээллийг заавал оруулах ёстой болж байгаа. За угтаа 2016 онд энэ цахим бүртгэлд цахим хаягийн мэдээлэлээ одоо оруулах тухайд сонголт орж ирж байсан ч гэсэн тухайн хүн хэрвээ оруулахыг хүсэхгүй бол алгасаж болдог ийм зохицуулалттай байсан. За шинэ арга хэмжээ нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хууль бус цагаачлалтай тэмцэж байгаа ажлынх нь нэг хэсэг гэдгийг холбогдох албаныхан мэдээлсэн. За Трамп ерөнхийлөгчийн үүрэг талбанд орсноос хойш буюу сүүлийн 11 сарын хугацаанд цагаачлалын хуульд одоо бараг бүхэлд нь өөрчлөлт оруулсан гэхэд буруудахгүй. За түүнчлэн Трампын засаг захиргаа Америкийн нэгдсэн улсад сурах визтэй ирсэн иргэдийн цахим хаягийг нь хянах ажилд ихээхэн ач холбогдол өгч ажиллах болсон. За энэ оны 6 дугаар сард төрийн департаментаас сурах виз хүсэж байгаа гадаад иргэдийн оюутнуудын цахим хаягийг нь хянахыг элчин сайдын яамдууд болон консулын газруудад үүрэг болгосон. Ингэснээр тухайн виз хүсэгч иргэн нь Америкийн нэгдсэн улс хийгээд тус улсын соёл, нийгэм, засгийн газар, за эх орны үнэт зүйлсийн эсрэг ямар нэгэн сүрэг дайралт, хандалт одоо энэ цахим нийтлэл гаргасан эсхийг нь хянах болсон юм. За үүний хүрээнд виз хүсэгчдийг цахим хаягуудаа олон нийтэд нээлттэй болгохыг урьд альж хэлсэн бөгөөд огт цахим хаяггүй эсвэл одоо огт идэхгүй байгаа нь тэдний визэнд эсрэгээрээ сөргөөр нөлөөлж болцсохгүй ийм нөхцөл байдал үүсэж байгаамаа. За засгийн газрын энэхүү шинэ санаачлага нь иргэдийнхээ санал бодлыг гэхдээ эх оны 2 дугаар сарын 9 хүртэл авах бөгөөд үүнээс шалтгаалж цаашлаад хэрэгжих хэсэг нь тодорхойлох юм байна. Холливуудад цаашлаад дэлхийн кино зах зээлд томоохон өөрчлөлт авчрах үйл явдал энэ 7 хоногт боллоо. За энэ бол Netflix компани Warner Bros-тэй нэгдэх тухай гарсан яриа. За 100 гаруй жил алдартай кино уран бүтээл туурвиж үзэгчдийн хүртээл болгож байгаа Warner Bros компани нь Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид байрладаг кино студи болон дуу бичлэгийн төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тамгалагдсан компани гэж хэлж болно. За харин Netflix бол 1997 онд байгуулагдсан ч ердөө сүүлийн 10 жилд за нэг ялангуяа COVID-19 цар тахлын үеэс эрчтэй хурдаар хөгжиж дэлхийд дахнаа сая хэрэглэгчтэй болсон дижитал буюу стриминг үйлчилгээ үзүүлдэг кино компани. За харин энэ сарын 5-нд болсон хилцлийн үр дүнд Netflix компани Warner Bros-ийн кино студи болон бүх стриминг үйлчилгээг нь өөртөө нэгтгэхээр болсноо зарласан юм. За үүнд HBO Max ч гэсэн хамарч байна. 87.2 тэрбум Америк доллараар үнэлэгдэж байгаа энэ хилцэл цаашлаад дэлхийн кино зах зээлийн өнгө төрхийг өөрчлөх гэж байна ч гэж хэлж болно. За уламжлалт Холливуд байхгүй болно гэж зарим entertainment хэвлэл мэдээллийнхэн таамаглаж байгаа. Учир нь Netflix бол гэрийн кино театр буюу гэртээ онлайнаар кино үзэхэд зориулагдсан үйлчилгээ. Харин ийхүү дэлхийн томоохон кино студийг худалдан авч өөртөө нэгдгэснээр дараагийн уран бүтээлүүдийг олон нийт театрт биш гэртээ үзэх нөхцөлийг нь бүрдүүлж байна гэсэн үг. За угтаа Warner Bros-ыг Paramount Skydance буюу одоо бид бүхний мэдхээр Paramount Pictures-ийн хамаарах компани өөртөө нэгтгэхээр сүүлийн 4 гаруй сар оролцсон ч эцсийн дүндээ Netflix-ийн хүү ялалт байгуулж магадгүй байгаа юм. За эндээс Netflix компани entertainment media зах зээлд хэрхэн монополчилж эхэлсэн нь харагдаж байгаа. За гэхдээ хараахан шийдэлд хүрээгүй байгаа гэдгийг бол сануулах хэрэгтэй. Учир нь Netflix, Warner Bros-ийн нэгдэж байгаа явцыг эсэргүүцсэн Paramount Skydance-ийн гүйцэтгэх захирал David Ellison 108.4 тэрбум Америк доллараар Warner Bros-тай нэгдэх санал одоо хамгийн сүүлд буюу энэ хоёрын хилцэл хийгдсэний дараах өдөр 12 сарын 5-нд гаргаснаар Warner Bros-ийн төлөх entertainment media салбарын дайн эхэлж байна гэж хэвлэлүүд онцолж эхэлсэн юм. За Paramount-ийн мэдгдснээр тэдний санал нь Netflix-ийнхээс одоо илүү сайн нөхцөлтэй бөгөөд хувьцаа эзэмшигчдэд 18 тэрбум Америк долларын бэлэн мөнгө за мөн зохицуулах байгууллагын зөвшөөрөл олгох явцыг илүү хялбаршуулж одоо амарчлах ийм саналыг тавьж байгаа. Түүнчлэн Paramount нь Warner Bros-ийн телевизийн сувгуудыг худалдаж авах санал тавьж байгаа юм. За тэд Netflix-ийн саналыг бодит үр дүнгүй хэмээгээд татгалзахыг Warner Bros-ийн хувьцаа эзэмшигчдээс хүссэн байгаа юм.
За харин энэ асуудалд оролцоно гэдгээ мэдэгдсэн ээлжид онцлог хүн бол мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп. Учир нь Netflix-ийн хит монополчлол зах зээлийг өрсөлдөөнгөө болгохыг гэдэг болгоомжлол салбарынхан төдийгүй дэлхийн капитализмын төв болох Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөд ч гэсэн хамаатай асуудал. За тэгвэл Netflix-ийн хамтран үүсгэн байгуулагч Ted Sarandos ерөнхийлөгч Трамптай цагаан ордонд саяхан уулзсан бөгөөд Netflix Warner Bros-тэй нэгдлээч гэсэн зах зээлд монопол болохгүй тэрнээс том компаниуд байсаар байгаа гэж хэлсэн талаар Variety сэтгүүл мэдээлсэн. Харин Трамп Ted Sarandos энэ санал бодлыг хүндэтгэн хүлээн авч байгаа гэдгийг илэрхийлсэн ч гэсэн бодит байдал дээр зах зээл аюулд орж болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. За Трампын хувьд Paramount Pictures-ийн захирлуудтай ойр дотно гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч гэсэн энэ асуудал дээр аль альнийхэн талд бус харин аль нь зөв бэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлж ажиллана гэсэн. Учир нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч бол холбооны байгууллагуудыг толгойлж үйл ажиллагаанд нь оролцох эрхтэй байдаг учраас Трампын бодол санаач гэсэн энэ асуудалд чухал нөлөөтэй болоод байгаамаа. За одоо болтол үргэлжилж байгаа энэхүү хилцлийн үйл явц ойрын хэдэн 7 хоногт дэлхийн entertainment зах зээлийн онцлог сэдэв байх нэ. Дараагийн мэдээллийг хүргэе. За Мягмар гарагт бүгд найрамдах Солонгос улсад бүгд найрамдах Хятад ард улсын 2, Оросын холбооны улсын 7 цэргийн онгоц нэвтэрсэн үйл явдалсан. Тодруулах юм бол тус улсын агаарын товтлогоноос хамгаалах бүсэд Хятад Оросын онгоцууд богино хугацаанд нэвтрээд гарсан гэсэн үг. Үүний хариуд бүгд найрамдах Солонгос улсын цэргийн алба болцшгүй аливаа ослын бэлтгэлийг хангахын тулд агаарын цэргийн хүчний сөнөгч онгоцуудыг байршуулсан гэж мэдгдсэн. Бүгд найрамдах Солонгос улсын батлан хамгаалах яам энэ үйл явдлыг хатуу эсэргүүцэж байгаа гэдгийг илэрхийлж олон улсын хууль дүрмийн дагуу хариу арга хэмжээ заавал авах ёстой гэж мэдгдсэн. Харин Хятадын батлан хамгаалах яамнаас лав гарагт буюу маргааш нь хийсэн мэдээлэлтэй Хятад улс нь зүүн Хятадын тэнгис болон Номхон далайн баруун хэсэгт Оросын холбооны улстай хамтарсан эргүүл хийсэн гэж хэлсэн бөгөөд энэхүү сургуульд нь бүс нутгийн сорилтуудыг шийдвэрлэх, инх тайван, тогтвортой байдлыг хадгалах зорилготой хоёр улсын жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөөний нэг хэсэг байсан гэж хэлсэн. 2019 оноос хойш Хятад Орос улсууд ийм ижил төстэй сургуулийнхаа үеэр бүгд найрамдах Солонгос улсын агаарын товтлогоноос хамгаалах энэ бүсэд хэд хэдэн удаа урьдчилан мэдэгдэлгүйгээр нэвтэрсэн тохиолдол байдгаа гэдгийг бол бүгд найрамдах Солонгос улсын хэвлэлүүд мэдээлж байна. За гэхдээ Оросын холбооны улс бүгд найрамдах Солонгос улсын агаарын товтлогоноос хамгаалах бүсийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд үүнийг хэд нэг талын үндслэлээр байгуулсан гэж үзэж олон улсын эрх зүй үйлчлэхгүй гэсэн ийм байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм а. Япон улс тагнуулын сайд гэсэн шинэ албан тушаалыг бий болгож магадгүй байна. За аюулгүй байдлын цогц арга хэмжээ авах бодлогын хүрээнд Такаичи Санаигийн засгийн газар ийхүү бүрэлдэхүүнээ нэмэгдүүлэх бодолтой байгаа талаар Японы засгийн газрын өндөр албан тушаалтай мэдээлжээ. За энэхүү шинэ албан тушаалд сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минору томилогдож магадгүй байгаа юм. За бараг тодорхой болсон ч гэж зарим Японы хэвлэлүүд мэдээлж байна. За тэрээр хэдийн парламент дахь тагнуулын ажиллагааны талаарх асуудлуудыг хариуцж ажиллаж байгаа. За Японы ерөнхий сайд Такаичи Санаигийн тэргүүлж байгаа засгийн газар одоо байгаа засгийн газрын тагнуул судалгааны албыг шинчилж эх оны 7 дугаар сарын эхээр шинэ үндэсний тагнуулын нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ цаг үедээ ийхүү шинэ тагнуулын сайдтай болох гэж байна. За өнгөрсөн 10 дугаар сард ерөнхий сайд болохдоо Такаичи Санаигийн либерал ардчилсан нам инновацийн намтай эвсэл байгуулахдаа энэ талаар бол тохиролцсон, амлсан. За шинээр тагнуулын сайд болохоор нэрлэгдэж байгаа Кихара Минору Мягмар гарагт болсон хэвлэлийн баг хурлын үеэр шинэ албан тушаалынх нь онцлог бол яамт хоорондын мэдээллийг нэгтгэж дүн шинжилгээ хийж Японы тагнуулын чадварыг бэхжүүлж улмаар засгийн газарт цаг алдалгүй оновчтой шийдвэр гаргахад нь нөлөөлнө тусална гэсэн юм. За энэхүү шинэ албан тушаал нь үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нарын газартай эренб нэг байна. За Японы үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нарын газар нь эрх баригч либерал ардчилсан нам болон инновацийн намын эвслийн хүрээнд хийгдсэн гэрээний дагуу үндэсний аюулгүй байдалд холбогдох гадаад болон батлан хамгаалах бодлогыг хариуцаж ажилладаг. За Японы засгийн газрын ийхүү тагнуулын албаа эрчимтэй шинжилэн сайжруулж байх хооронд харин ард иргэд нь энэ үйл ажиллагаанд тэдэнд эрх хяналтыг нэмэгдүүлэх вэ гэсэн болгоомжлолтой байгаа буюу хувь хүний мэдээллийг хянах вэ гэдэг ийм эрсдэл үүсэж байгааг Japan Times мэдээлж байна. Хөтөлбөрийн төгсгөлд үзэгч та бүхэнд дэлхийн иргэн тойронд болж байгаа бусад үйл явдлыг товчоор хүргье.
12 дугаар сарын 10-наас эхэлж Австрали улс даяар 16-аас доош насны хүүхдүүд цахим сүлжээ хэрэглэхгүй болж эхэллээ. За үүнийг зөрчсөн компаниуд дор хаяж 49.5 сая австрали доллараар торгуулах юм. Ингэснээр Австрали улс нь цахим сүлжээг хэрэглэсэн хуультай болж байгаа анхны улс болж байна гэсэн үг. За App Store дээрх аппликейшнууд хэрэглэгчдэд насны хязгаар тавьж өглөх бөгөөд 16-аас доош насны хэрэглэгчдээс заавал эцэг эхийн зөвшөөрөл шаардах юм байна. Япон улсад даваа гарагт 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ байгалийн гамшигын улмаас 30 гаруй хүн гэмтэж бэртжээ. Японы газар нутгийн зүүн хойд хэсэгт болсон энэ газар хөдлөлт оройн 11 цаг үед эхэлсэн бөгөөд гүндээ 50 км хүртэл чижирхийлсэн байна. За ирэх өдрүүдэд дахиад хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй байгаа учраас ард иргэдээ өндөр сунар сэрэмжтэй байхыг засгийн газраас нь анхаарууллаа. Мөн өнөө өглөө тус улсын хойд хэсэгт дахиад газар хөдлөлт болсон учраас цунамигийн сэрэмжлүүлэг зарлажээ. Өнгөрсөн 10 дугаар сард Францын алдарт Луврын музейд хулгай гарч 88 сая еврогийн хохирол амссан. Өдрийн цагаар болсон энэ хулгайн хэрэгт олон нийт Луврын музейн аюулгүй байдал хамгаалалтын системийг буруутгаж ирсэн юм. За тэгвэл Францын соёлын яамнаас тушаасны дагуу мөрдлөг явуулж хулгай хийсэн этгээдүүд цагдаа нар ирэхээс 30 секундын өмнө амжиж зугтсныг олж тогтоожээ. Тодруулах юм бол хоёр хяналтын камерын нэг нь л ажиллаж исэн бөгөөд хэргийн мөрийг бүхэлд нь харах боломжгүй. За мөн цагдаа нар эхэлж буруу газар руу очсон гэх мэт зохион байгуулалтын асуудлууд үүссэн байжээ. Кино урлагийн шилдэгүүдийг тодруулдаг Алтан бөмбөрцөг 2026 наадмын нэр дэвшигчид тодорлоо. Онцлог нэр дэвшигчдээс тодруулах юм бол найруулагч Пол Томас Андерсны One Barrel After Another гэх кино 9 номинацид нэр дэвшиж энэ жилийн наадмыг тэргүүлж байна. За тус кинонд Леонардо Ди Каприо, Шон Пен зэрэг алдартай жүжигчид дүр бүтээжээ. Алтан бөмбөрцгийн наадам эх оны 1-р сарын 11-нд болох юм а. Өдөрт та Пүнт Тэнгэр телевизийн гадаад мэдээний тойм хөтөлбөр хүрлээ. Дараа 7 хоногт уулзтлаа. Түр баяртай.